подкастыг танд хүрч байна. Бид Чингисийн Монгол дээл өв соёлоор дэлхийд гайхуулж олон улсад бид нүүдэлчин Монголын найрсаг нөхөрсөг зангаараа олон улсад танигдсан гэж итгэдэг. Гэтэл өнгөрсөн жилүүдэд олон улсад хөрөнгө оруулагчдын хувьд арай өөр ойлголт төрүүлэхээр үйл явдлууд хөвөрсөн жилүүд өнгөрчээ. GRF-ийн анх 2015 онд буян тогтхын эзэмшлийн засаг Чанбун Майнц компанид 19 сая $19 хөрөнгө оруулсан. Одоогоор GRF эзэмшигчдээс $1 хүүгийн буцаан олголт аваагүй. Тэрж байтугай үндсэн зээлж төлөөгүй байгаа. Бид үнэндээ Монголын хууль хяналтын байгууллагад сэтгэл дундуур байгаа. Өнгөрсөн жил буюу 2019 оны 5 дугаар сард миний би гомдол гаргаж залилуулсан асуудлаараа гомдол гаргасан. Өнөө хүртэл Монголын эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэд тэмцэх хилтээс хэргийг маш удаашралтай шалгаж байна. Албаар удаан шалгаж байгаа. Эсвэл үнэхээр удаан процесстэй байдаг эсгэд би эргэлзэж байна. Та Левон улсын иргэн Мухаммед гэж хүнийг таних уу? Мэдгүй байна. Тэр иргэн яагаад тань залилуулсан гэдэг ийм байдлаар яваад байгаа юм бэ? Тэр нөхөр чинь харин залилсан баггүй. Та тэр объектыг авцсан мэлээ шүү. Юу ч тийм шүүхийн шийдвэртэй юм болсон. Юу ч хүний объектыг Монгол тэгж хүн булааж байгаа юм. Чи шүүхийн шийдвэртэй юм баггүй. Яриа за 3 штийн шүүхийн шийдвэртэй. I build my property and Би үйл хөдлөх хөрөнгө барьж Монгол улсад маш их хэмжээний хөрөнгө оруулсан. Ойролцоогоор $3.5 сая Америк доллар. $3.5 million. I understand my property. Тэгээд миний үйл хөдлөх хөрөнгө, миний барилга түүний компани нэр дээр очсон байсан. Түүнчлэн ээжд нь аль хэдийн мөнгө төлөөд авчихсан байсан газрыг тэр өөрийн нэр дээр болгочихсон байсан. Өнгөрсөн 30 жилийн одоо бүх хөрөнгө оруулагч нартай холбоотой гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол улсын одоо үе үеийн засгийн газрыг төлөөлж би Монгол улсын ерхий сайдын хувьд бас өөрчлөлт гүйхийг хүсэж байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол улс орны хувьд ашиг орлого, хөгжил дэвшний өөрт байгаа боломж нөөц, арга хэрэгслийг бусдад хамтран харилцан өөрчлөлтөд ашиглах тухай асуудал юм. Түүнчлэн шинэ технологи, ноу-хау эзэмшиж өгөөж гişиг хүртэх, улсынхаа хөгжил, иргэдийн амьдрал сайн сайхны төлөө зөв зарцуулах, хоримтлол үүсгэн ирээдүйн хойш төвлөрөх зорилго юм. Төр ингэж амлан уучлалт хүсч хөрөнгө оруулагчдыг татах алхам хийж байна. Гэтэл аж ахуйн нэгж хооронд хөрөнгө оруулагчаа хохироосон гих хэрэгүүд гарсаар байгаа юм. 1. Бато Construction ба Герман Монгол Properties. 2016 онд Германы талаас 4 сая еврогийн хөрөнгө оруулж, үйл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Монголд хаждыг Бато Construction хариуцсан ажиллаж байсан бөгөөд явцын дунд Global Bridge Construction-тэй гар барьж өндөр үнэтэй орон сууцны хотхны эхний блокийг барьж дуусгажээ. Таван богд группийн ерөнхийлөгч Цагаачийн Баатар сайхны төрсөн дүү Цагаачийн Отхон Баатар нь Global Bridge Group-ийн эзэн юм. Өөрөөр хэлбэл маргаантай байгаа төслийн хамтрагч нь энэ. Хотын А зэрэглэлийн бүс ашигтай байрлал буюу хурдан зарагдах боломжтой үйл хөдлөх хөрөнгийн төсөлд хамтарч өөрсдийн болгох үйлдэл хийсэн байж болзошгүй нөхцөл харагдаж байна. Энэ асуудлын цаана Германы хөрөнгө оруулагч хохирсон гэх мэдээллийг бидэнд Британий эрен сурвалжлах сэтгүүлч Марк Уильямс илгээсэн юм. Миний нэрийг Марк Уильямс Томас гэдэг. Би Их Британий эрен сурвалжлах сэтгүүлч. 2020 онд бид гадаадын хөрөнгө оруулалтанд асуудал байгааг судалж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Их сурвалжуудын бидэнд ирүүлсэн мэдээллээр энэ хэрэг Герман Монгол Properties болон Бато Construction хооронд байгуулсан хамтарсан төслийн маргаа юм а. Бато Construction Монголын талд явагдах ажлыг хариуцж байсан ч гэрээгээ зөрчиж Монголын өөр нэгэн компани болох Global Bridge Construction-тай гэрээ байгуулсан. Ингээд Германы ажилчдыг шахаж хөөж явуулсан. Гэвч энэ гэрээний үр дүнд орон сууцыг худалдан авчгүй иргэд хохироод байна. Маргаан Швейцарын арбитрийн шүүхтээр 2 жил үргэлжлэж байна. За Герман Монгол Properties компани талд шийдвэр гаргаж барилгын зөвшөөрлийг GMP-д буцаан өгч төслийн 3/2-т тэнцэх төлбөрийг Бато компани төлнө гэж шийдвэрлсэн. Гэвч Бато Construction компани шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй. Швейцарын шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаа юм а. Одоо бид Бато компани талаар судалгаа хийж байна. So far, Batu Construction has failed to comply with this Swiss court order. Иймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Бато Construction Global Bridge Group дээр удаа дараалан очсон боловч мөн л удаа дараалан татгалцсан хариу авсан юм а. Өнөөдөр Батугийн захирал Бацааг хайсны 5 дахь өдөр төхөөж байна.
Сэмэн уу захирлын ирсэн үү? Батуугийн ирээгүй л үү? Ер нь хэдийгээр ирэх юм бол? За тэгээ би одоо тэгээ эргээд энрээр энэ ажилтаа очив. Хэдий ер нь ирсэн үү дээрээс хойш тэр би сайн мэдэхгүй байна гэж. Би ямарсаа өөрөө тэгээл манай. Өөрөө байхгүй. За тэгэхээр Батуу Construction холбогдох мэдээллийн одоо бүртгэд байгаа хаяг дээр бол байхгүйсэн. Бид хайсны эцэст энэ нэг юм түрээсийн барилга дотор түрээсэлж байгаа байгууллага дотор өрөө түрээсэлдэг гэдэг ийм мэдээллийг бол хүмүүсээс авсан байгаа. Тэгээд өнөөдөр энэ байран дээр бид 4 дахь удаага ирж байгаа нэг юм захирлыг нь олж уулзах гад энд ирж байгаа. За мөн холбогдох дугаараар нь ярихад бол мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг бол өгсөн байгаа. Та нар хэний ямар хүмүүсийн захиалгаар ингээ яриа яваад байгаа юм? Яагаад захиалга гэж? Гэхдээ ерэн зүгээр наадах чинь энэ хоёр компани хоорондох асуудал тэглэж юу яаж байгаа наа чинь шүүх цагдаагийн асуудал дээр явж байгаа болохоор нэг хамаагүй мэдээлэл өгж болохгүй байх л та. Тодорхойгүй асуудлууд зөндөө байгаа байхгүй. Ерэн бол айгүй нэг талыг байрсан айгүй дайралтууд явагдаж байгаа. Ерөнхийдөө бол айгүй тийм шодрог бос юм явагдаад байгаа. Тийм учраас бид нар одоо мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах тантай холбогдож штэ. Өөрөөр хэлбэл та магадгүй өнгөрсөн хугацаанд гүтгүүлж исэн бол одоо жинхэнэ бодис явдлыг хийж өгөөч гэж ярьсан. За би тэгвэл эргээд холбогд. Өөрөө хин гэж хүн бэ? Би Баццэг гэж хүн байна. Ингэж ярьснаас хойш тэрээр бидэнтэй холбогдоогүй юм. Бидний дуудлагыг дахиж хүлээж аваагүй мөн мэдээлэл өгөхөөс татгалцсан. За дээрх асуудалтай холбоотойгоор бид Global Bridge компанидэр ирсэн байгаа. Мэдээллийн тэнцвэртэй байдлууднаас холбогдох албан тушаалтнаас нь яг энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл авахыг хүссэн боловч за тайлбар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг бол өгч байгаа. Та нар тэр Батуутайгаа уулзлаа. Энэ үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэл гарахгүй байгаа юм байна шүү дээ, тэ? Дээрх асуудлаас үүдэн хөрөнгө оруулагч тал буюу Герман Монгол Properties компани 2020 онд Швейцарын арбитрт нэхэмжлэл гаргажээ. Энэ дагуу арбитраас Монголын Батуу Construction-ыг 4 сая еврогийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөхийг үүрэг болгосон байна. Мөн нэхэмжлэлийн 36300 швейцар франк төлөх шийдвэр гаргажээ. Энэ нь Монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг юм. Одоогоор Батуу Construction нэхэмжлэлийн 36300 швейцар франкаас 2000-ыг нь төлжээ. Энэ нь 6 сая орчим төгрөг. Харин маргааны үндсэн хөрөнгө болох 4 сая еврог төлөөгүй байгаа гэдгийг Швейцарын арбитрийн шүүхийн тэмдэглэлд дурдсан байна. Анхаарал татаж байгаа зүйл нь арбитрт нэхэмжлэл гаргасан Герман Монгол Properties компани хувьцаа эзэмшигч нь хариуцагч Батуу Construction өөрөө байгаа бол Герман талаас GIT GmbH байгаамаа. 2. Маргаан дагуулсан үл хөдлөх хөрөнгө. Хаул дүүргийн 11-р хороо тусгай хамгаалалттай газар нутагт хамаарх хэсэг. Маргаан дагуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн тухайд. Энэ магадлал баталгаажуулсан зураг төснүүд бол ерөөсөө аялал жуулчлал одоо хаан уул дүүргийн 11-р хорооны нутагт төсөлт онцгой төвшөлтөй аялал жуулчлал худалдаа үйлчлэгийн зорилттой нэгдсэн зөвлөлтөөр байрлуулах боломжтой гэж ингэж гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас яг энэ зураг төслийн дагуу аялал жуулчлал худалдаа үйлчлэгийн зорилттой барилга боломжтой гэж хүлээж авсан. Хүлээж авсан гэдэг нь бол бид нар хүлээж авах биш 21 хүний бүрэлдэхүүний зүгээс мэргэжлийн хяналт бол зураг төслийнхаа дагуу байна гэж үзэл одоо энэ дээр бол тодорхой хэмжээгээр бол одоо гишүүнээр орж ажилласан байна. Танилт энэ бол байгаль орчин аялал жуулчлал сургалт мэдээллийн төв. За гэхдээ одоо бол аялал жуулчлал сургалтын төв гэхээс илүү орон сууцны зорилтоор ашиглагдаж байна. Энд 98 айлын 20 давхар бүхий орон сууц баригдсан байна. Одоо хүн орон сууц хэлбэрээр ашиглаж байна уугүй юу гэдгийг бол одоо холбогдох мэргэжлийн байгууллагуудаар шалгуулах бол үндэслэлтэй. Тухайн шалгалтаар бол яг аялал жуулчлалын зорилттой объект мөн үү биш үү, орон сууцны зорилттой объект баригдсан уугүй юу гэдгийг бол хаш тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын байгууллага тий улсын комиссд оролцсон одоо тэр албан тушаалтнууд бүгд хянаж хүлээж авах хэрэгтэй байсан байна тийм үү? Зориултаас өөр байгаа эсхийг үзчихээж авах хэрэгтэй байсан байна тий. Тий яг зөв тий. Тухайн баригдсан объект маань өөрөө зориултын
дагуу баригдсан байна уу гэдэгтэр мэржлийн байгууллагууд хяналтаа тавиад улсын комиссд хүлээж авч байгаа. Тухай объект дээр харин орон сууцны хэлбэр өөрчилсөн үгүй юу гэдгийг бол дараагийнхаа хяналт шалгалтаар л тогтоох боломжтой л гэж бодож байна. Аялал жуулчлал сургалтын төв байна гэж зураг төслөө батлуулж газар авсан боловч зориултаа өөрчилж орон сууцны хотхон болгоод зарж байгаач улсын комиссоос хүлээгээд авчихжээ. Яагаад? Манай комисс ажиллагтай болохоор аялал жуулчлал худалдаа үйлчлэлийн зориулттай барилга болгож магадлалын дүгнэлтэн дээр магадлалын юун дээр хүртэл байгаа. Аялал жуулчлал худалдаа үйлчлэл. Бид нар яг тэрнийхэн дагуу ажиллаад бидэрт анх нөгөө зориулт нь болохоор дээр шээ нөгөө буудал хэлбэрээр гадаадын зочдыг байлгана гэдэг тийм төлөвлөлтөөр авч ирсэн. 0.5 га газарт баригдаж буй энэ 2 блок барилгат ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай алга. Ер нь бол хот байгуулалтын тухай хуулинд болохоор нийт барилга байгууламжийн 30% нь одоо зам юуны төлөвлөнө ногоон байгууламж төлөвлөнө гэж байгаа. Тэр 30% нь болохоор дан ногоон байгууламж биш. Одоо зам, явгууны зам энэ төр төлөвлөсөн байх хэрэгтэй юм л та. Барилгын гаднах энэхүү талбайд бичлэг хийхийг хориглож байгаагаа харуул хамгаалтын ажилтан нь мэдгдсэн юм а. Дотгошоо л оруулах юм байна те. Группийн харуул хамгаалтын ажил ажил үйлчлэл. За энэ дэр бичлэг хийлгэх талаарх мэдээлэл нь аль хэсэгт вэ? Зөвхөн ёсны улсад би ажиллаж. Зөвхөн ёсны улсад нь хаана байгаа юм бол? Даамартай өөрөө. Хаана энэ дотор байгаа юу? Үгүй оруулахгүй. Тэгэд хинтээ яаж уулзах юм бэ хаа? Би ажиллаад хийж байна. Аха. Дарга дамжлалтын ханаас олж уулзах уу? Энэ дотор байгаа юу? Энд биш шүү дээ. Энд биш ээ. Хаана? Тэр ойлсон дээр төврөл байсан. Аха. Тэгэхээр одоогийн нөхцөл дээр бол дарга дамжлал энд байхгүй байгаа юм тий. Оршин суугчд бол орцсон байгаа шүү дээ тий байранда. Орсон байна. За. Зөвлөхгүй оруулахгүй. Ийшээгээ юу? Аха. Мөн барилгыг анх улсын бүртгэлд аялал жуулчлалын гэж бүртгүүлсэн учраас орон сууц худалдаж авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжгүй байдалд хүрээд байгаа юм. Хаан улс дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан тухайн үл хөдлөх хөрөнгө нь бол манай эрх хэлсэн бүртгэлд 2020 оны 8 сарын 13-нд бол бүртгэгдсэн. Энэ дуусаагүй гүйцэтгэлтэйгээр бол бүртгэгдсэн байгаа. Тэгээд тухайн үл хөдлөх хөрөнгө нь бол газрын зориултынхаа дагуу аялал жуулчлалын зориултаар бол эрх хэлсэн бүртгэлд бүртгэгдсэн. Одоо энэ аялал жуулчлалын зориултын үл хөдлөх хөрөнгийг бол иргэдийн нэр дээр бол орон сууцны зориултаар бүртгэх арай боломжгүй байгаа. Тухайн компани газрын зориултаа өөрчилж эрхийн улсын бүртгэлд орон сууцны зориултаар бүртгэх боломжтой. 3. Гадаад хөрөнгө оруулалт. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь валютын урсгалаа нэмэгдүүлэх, орлогоо өсгөх боломж. Гэтэл хамтран ажиллаж байгаа хөрөнгө оруулагч талаа гомдоож байгаа нь эсэргээрээ тэднийг цааш түлхэж байгаа энэ асуудалд гарц шийдэл хэрэгтэй байгаа юм. Монголын олон улсын арбитрийн тоо мэдээллийг авч үзье. Тус байгууллага 2019 онд 87 хэрэг маргааныг шийдэж байсан бол 2020 онд 100, 2021 онд 166 хэрэг маргааныг шийдвэрлсэн байна. Төрлийнх нь хувьд авч үзэх юм бол худалдаа авах болон түрээсийн гэрээ болон бизнесийн маргаан голцоо байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Тийм, бизнес эрхлэгчид өөрсдөө ёс зүйн зөрчил бас их ёс зүйн одоо зөрчил их гаргаж байна тийм ээ. Бизнесийнхаа хамтрагч түншүүдээ одоо үргээх, одоо бидний хэлдгээр хулигдах, тийм хуурч мэхлэх арга замаар одоо ашиг орлого олох энэ зорилгоор бол бизнес хийж байгаа нь л тарагдж байна. Тэгэд танхимын зүгээс бол одоо энэ нас сүүлийн жилүүдэд бизнесийн ёс зүйг илүү дээшлүүлэх, одоо авилгаас ангид байх гэсэн чиглэлээр бол бас бодлогын арга хэмжээнүүдийг авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээг графикаар авч үзье. 2011 онд 5.7 тэрбум доллар, 2013 онд 3.2, 2015 онд 1.4 тэрбум,
2021 онд 1.3 тэрбум доллар болжээ. 2022 оноос буурч жилд 2-оос 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт ордог болсон бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын эзлэх хувийг авч үзвэл уулуурхайн салбарт 72%, бөөний болон жижиглэнгийн худалдаа 11%, санхүүгийн даатгалын үйл ажиллагаа 4%, үйлчилгээ 3%, барилга 3%, бусад 7%-ыг эзэлж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хангалттай болж чадаагүй $4,000 орчимд байсаар байна. За ийм үед бидний хөгжлийн гол гарцуудын нэг нь гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь бид нар Монгол улсын эдийн засгийг яаж тэлэх вэ гэсэн асуудал. Энийг бид өнөөдөр өрийн дэвшин өндөр байгаа, өрийн дарамтанд орчихсон байгаа энэ үед Монгол улсын эдийн засгийг тэлэх гол сувгуудын нэг нь их усөр нь өөрөө гадаадын хөрөнгө оруулалт. 4. Цаашид хэрхэх ёстой вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлыг бидний хууль эрх зүйн орчин өнөөдөр ямар байгаа вэ? Сайжруулахыг ивэл бас ямар зүйлсийг тусгаж өгөх юм орчныг бүрдүүлэх ёстой гэж үздэг юм. Би нэг зарчим дээр одоо өөрөө миний ихтгэл өмсөл байдаг. Энэ юу гэвэл аливаа улс орны эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн түүх байхгүй. Бидэнд байгаа хамгийн том сул талууд гэж байгаа. Бид нар сая бас амхандаа нөгөө энэ эдийн засгийн сэргэлтийн хуулийн багц хуулийн төсөл дээр ажиллахад мэргэжлийн хүмүүстэй бас нэлээд удаан сууцгаас бид тодорхой хэмжээнд бас нөгөө SWOT шинжилгээ хийлээ. Бидэнд ерөөсөө ойлгомжгүй хэд хэдэн юм байна. Энэ юу гэвэл орж ирж байгаа хөрөнгө оруулагч манад ажиллах тоглоомын дүрмэн тодорхойгүй. Өөрөөр хэлбэл энэ хүн хөрөнгө оруулалт оруулчаад эргээд үр ашигтай ажиллаад яг тэд болгоод буцаагаад гарна гэдэг энэ тоглоомын дүрм нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт оруулмагц шийдвэр гаргахчид нөгөө зөвшөөрөл лицензээ цуцалчдаг. Хоёрдугаарт маргаан үүсгэхээр шүүхэд хэрэг хян шийдвэрлэх процесс нь маш хөшүүн хойрог тийм ээ. Би дээр нэг жишээ хэлжсэн. Ойролцоогоор манад иргэний хэрэг хян шийдвэрлэх хамгийн бага хугацаа 3.5 жил болж байгаа. За бүр түүхэн рекорд тогтоосон 16 жил маргалдсан ийм маргаанууд байна. Тэгээ манад иргэний хэрэг шүүхэд хян шийдвэрлэх ажиллагаанд магадгүй захиргааны хэрэг шүүхэд хян шийдвэрлэх ажиллагаанд их үнийн дүнтэй бага үнийн дүнтэй хэрэг маргааны зааг ялгаа байхгүй яг адилхан нөгөө бос суу гэсэн ийм командтай шүүхийн нүсэр процесс одоо л орсоор. Тэгэхээр би Батцгийн асуултанд маш товчхонд хариулахад бидний тоглоомын дүрм ойлгомжгүй учраас бид гаргасан шийдвэрээс дандаа буцаж няцдаг учраас бидэнд тэг магадгүй гадны хөрөнгө оруулагчдыг оруулахгүй байх юм эсрэг сонирхолтой юм магадгүй одоо хэний сонирхол байд юм өмнө самуун тарьдаг тэг ийм тогтолцоонууд их байдаг учраас манай гадаадын хөрөнгө оруулалтын одоо хувь хэмжээ өсөхгүй байна л гэсэн санаа хэлчихэж байгаа. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд нэгдүгээрт бол юу яж штэ. Нэг ковид гайгүй болоод ингээд нэг хэлийн оролт гаралт гайгүй болчихвол нэгдүгээрт гадны хөрөнгө оруулалт ирэх хандлага маш их байна. Ер нь дэлхийн нийтрэл юм байна. Яг ер нь бол нөө цар тахлын дараах эдийн засгийн том бүүн болно гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ урд хөршчихсэн хурдан гадагшаа ингээд юмат хэлж хөрөнгө оруулалтыг маш сонирхолтой байгаа. Ганцхан манайх яг энэ цаг үед бол хууль эрх зүйн орчин ялангуяа татварын бодлогоор айгуу сайн дэмжих хэрэгтэй. Одоо ялангуяа боловсруулах үйлдвэр барьж байгаа барих гэж байгаа тийм том хөрөнгө оруулалтуудыг бол аль болохоор гайлын болон нөөтийн татварыг тэглэхээ бай гэхэд хойшлуулах. Тийм л асуудал тэгж дэмжих хэрэгтэй. Тийм гадаадын шууд хөрөнгө оруулалт одоо яг бид энэ эдийн засаг ийм хүнд байгаа үед эдийн засгаа тэлэх ийм том дунд урт хугацааны зорилго тавьчихсан. За дээрэс нь бид шин сэргэлтийн бодлогын хүрээнд одоо нэлээдгүй хөрөнгө оруулалт шаардлагатай ийм зорилго тавьсан баг. За тэр болгоныг бүгднийг нь бол төсвийн хөрөнгө оруулалтаар бид амжихгүй шүү дээ. Тийм учраас 4% хэмжээний түншлэл гадаадын болон одоо дотоодын хөрөнгө оруулагч нарын хамтын одоо түншлэл дээр энэ олон одоо хөрөнгө оруулалтуудыг амжуулна. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт бол бидэнд бол одоо маш чухал юм шаардлагатай. Инфляцийн түвшин өөрөө доктортой байх хэрэгтэй. Гадаад валютын нөөц мөн одоо шаардлагатай түвшинтэй мөн доктортой байх хэрэгтэй. Төлбөрийн тэнцэл өөрөө бас аль болох одоо бага алдагдaltaй юм байх
ийм олон макро тэнцвэрүүдийг одоо гадны шууд хөрөнгө оруулагч нар бол маш анхааралтай ажиллаж харж идэг. Энэ бүх одоо макро тэнцвэрүүдээ сайн барих хэрэгтэй. За бидний гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдэхгүй байгаа шалтгааныг бид хайдаг. Нэмэгдэхгүй байгаа шалтгаан нь биднэрт хоёр зүйл байгаа. Эерэг тал нь Монгол улсын эдийн засагт гадаад хөрөнгө оруулалт орох энэ боломж суурьвал байгаа. Монгол улсын эдийн засгийг тэдэх боломж бол байгаа. Уулуурхайн ялангуяа уулуурхайн салбарт гадаад хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломж байна. За тэгээд цаашлуул аялал жуулчлал, банк санхүүгийн салбарууд гээд явах байх. За гадаад хөрөнгө оруулалтын тал дээр Монгол улсын хууль эрх зүйн орчин бол харьцангуй таатай гэж би үздэг. Бид хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинжилсэн, тэр дотор асар олон хөнгөлөлт, докторжуулалтыг санал болгосон байдаг. Энэ албан тушаалтны авилга тийм ээ. Төрийн докторгүй байдал, төрийн албаны докторгүй байдал, бодлогын докторгүй байдал, урт хугацааны одоо хөрөнгө оруулалт хийхэд бас суурь үндэслэл болж чадахгүй байна. Энэ нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна гэж одоо үзэж байгаа. Энэ бас ач холбогдолтой ийм асуудал байгаа. За сөрөг нөлөөлж байгаа хоёр том үндсэн шалтгаан байгаа гэж үздэг. За нэгдүгээрт Монгол улсын бодлогын доктортой бус байдал. За Монгол улс гадаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн тодорхой салбарууд дээр болон нийт эдийн засгийн хүрээнд дэмжсэн доктортой бодлоготой байх ёстой. Тэр бодлого нь залгамжлагдан хэрэгждэг байх ёстой. Төрийн залгамж байх ёстой энэ дээр. Энэ бодлогын харьцангуй докторгүй байдал за улс төржилт бол гадаад хөрөнгө оруулалтанд нөлөөлж байгаа үндсэн сөрөг шалтгаан. Хоёрдугаарт нь Монгол улсын төрийн түвшнээс гадна аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэгчдийн түвшинд гадаад хөрөнгө оруулалттай зөв бус харьцаж байгаа юм шалтгаанууд бол бид мэднэ. За энэ бол таны дурдсан шалтгаан Монголын гадаад зах зээл дээр буруу харагдуулдаг, гадаад хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулдаг хоёр дахь үндсэн хүчин зүйл бол мөн. Манайх бол газар нутаг томтой бас үр жимтэй газар одоо газар сайрлангийн бүс орионч байна. Тэгэхээр бас гадны шинжлэх ухааны техникийн ололт одоо услгааны систем техникийн томог тохиромжоос гадна гадны тэр ноу-хауг нутагшуулж мөн гадныхантай хамтарч одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотоодоо үйлдвэрлэж өөрсдөө ханхаас гадна гадагшаа одоо экспорт нарах бүрэн боломж байгаа. Ялангуяа энэ бол зарим хэсэгтэр сэлэнгийн хойд хэсгүүдээр ч юм уу халахлын орионд ч юм уу тэнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж газар тариалан илүү сайн одоо ашиглаж гадагшаа экспорт гарах бүрэн боломжтой. Тэгэхдээ бол бид бол юугаар бусдаас илүү өгвөл экологийн цэвэр бүтээгдэхүүн гарах одоо ялангуяа урд хөршид бол хүн ам ихтэй тодорхой давхар хүмүүс нь бол экологийн цэвэр бүтээгдэхүүнд бол ямар ч үн төлөхөөс одоо тийм сийхгүй болчихсон байгаа шүү. Тэгэхээр бид нар бол өөрийн давуу талаа ашиглаж экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, газар сайламжийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн одоо гаргаж ил одоо гадны зах зээлд нийлүүлэх шаардлагатай юм л да. Том мега төслүүд орсон. Үүн бас дэр бүтсэн том төслүүд байгаа. Энэ дээр гадаадын хөрөнгө оруулалт татах бүрэн болцоодоо хамгийн гол нь бид нэр одоо яг хөрөнгө оруулалт нь хайшаа орох уу? Ямар зохицуулалтаар орох уу? Тэг яаж хідэн одоо хувийн өгөөжтэй иргэд төлөгдөх үү гэдгийг бид нэр бол зөв тайлбарлаж өгөх ёстой. Тэгээд гадаадын том одоо санхүүгийн байгууллага ялангуяа одоо дэр бүтцэд хөрөнгө оруулалт хийдэг том байгууллагууд байдаг л да. Жишээлбэл үрдчилтэй Австралийн Macquarie Infrastructure Fund гэдэг юм одоо сангууд байдаг. Эднийг татаад төмөр замаа барьж болж байна. Эднийг хөрөнгөний татаад зам барьж болж байна. Нөгөө нэг алтан булгийн ирээнд олбсон транзит олон улсын чанартай хурдны зам гэх мэтлэн хийж болно л доо. Гэхдээ эхлээд нь бид нар бол яг одоо project гэдэг яриад байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтаа багцуудаа яг зөв зааж өгмөр байна. Яг ийм гоё болгоод дараад нь тэрийг тайлбарлахдаа маш зөв тайлбарлаж өгөөд тэгэнгүүт нөгөө том сангууд чинь хөрөнгө оруулалтад тооцоо ихтэй өгөөжөд тооцож эхэлнэ. Тэгээ үүнд холбогдуулаад хөрөнгө оруулалтаа Монголд оруулах бүрэн болцоотой. За графикаас харвал 2008 онд 1400-аас 1600 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийж байсан бол 2021 онд 35 болтлоо буурсан байгаа юм. Эрх хөрөгчид олон санаачлаг гаргаж байгаа ч үйлдэл болоход аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа үүсч харин манай Монголын талын компаниуд зарим тохиолдолд хөрөнгө оруулагчаа хохироосон гих үйлдэлүүд өнөөч маргаантай хэвээр байна. Бид монголчууд найрсаг нөхөрсөг сайн түнш гэхээсээ илүү залилагч мэхлэгч гэсэн сөрөг нэртэй болох эрсдэл байгаад тул тэгээсдэг энэ удаагийн дугаарыг бэлтгэсэн юм. Цаашид анхаарах шаардлагатай асуудлууд байгаа тул энэ сэдвийг онцлолоо.